Ингээд ингээд одоо бацсан. хамгийн урт дугаар нь болно 69 гэж. Ялуу. Hi guys. Шинэ өдрийн шинэ эпизодын мэндийг хүргье. Тэгээ манай YouTube podcast-ийн season 3-ын 4-р дугаарын зочид маань ирсэн байна. За тэгээ энэ дугаарын зочдоор Our Secret podcast-ийн 2 host Номи болон Сэндрэгч маань ирсэн байна. Hi, юу цаана. За ямар байна да? Өөртөө зочин болж орох ер нь их сони юм байна. Аха. Өмнө нь podcast-ын зочноор орж ирсэн шүү дээ. Тийм юу лээ? Kicks. Оо тийм шүү. Юу дарсан. Тийм тэрхтээ онлайнаар байсан болохоор. Тийм шүү. Анх удаа ийм бүр амар сеттэй ийм гэрэл мэрлүүдээс тусч мосцсон юм харагдахгүй. Иймд орж үзэж гин. За микрофоноо жоох урагшаа барай. Sorry тийш дээ. Огон профешнл хүмүүс юм байгаа. За. Манай YouTube podcast тавтай морил. Тэгээд ер нь бол чөлөөтэй их өөрийнхөө гоё сэдвүүдээр ярина. Гэтэ нэг тийм гүн дип юмнууд бол ярих уу? Гэтэ бас ярьж болно. За. За, юу вэ? Өөр апдейтүүдээр юу вэ? Хамгийн recent юмнуудаа л яриа л хэлээ. Тэгэл гоё цаашаа дипрээд. За, подкастн дээрээ юу? Подкаст яг бид хоёр бас season 3 эхлүүлсэн. 4 эхлүүлсэн. Тэгээд season 4 ямар ч гэсэн бас бичээ явж байгаа. Тэгээд сонсцоогоорой. Бидний нууц подкаст гээд YouTube дээр хайхаар YouTube гэлтгөө бүх нөгөө подкаст сонсдог платформуд дээр байдаг. Тэгээд бас season 4 бичээд эхэлсэн байгаа. Тэгээд тиймэрхүү л байна да. За өмнө нь болохоор манай шоунд ерөөсөө подкаст гэдэг хүмүүс орж иж байгаа ингээд нүр тулгарч байгаа байхгүй ингээ хоёр подкаст гэдэг хүмүүс. Тэгэхээр яг подкаст хийх struggle ч юм уу те ямар хөө зүйлүүдийг туулж исэн бэ? Одоо ингээд 1-р эпизодоос ахуулаад сүүлд 85 дугаар эпизод гаргалаа штэ. Бүтэн 2 жилийн хугацаанд 85 эпизод гарч чадлаа. Тэгэхээр яг тэр адал явдал тэр adventure ямар хөө байсан бэ? Синдэр одоо яар. За. За ер нь бол тэгээ анх бит хоёр яг ер нь ярьж агаад иймэрхүү подкаст ер нь их байдгүй юм байна гэд ер нь хийхдээ ингээл нөгөө ном ч юм уу одоо өглөөний хүмүүн ч юм уу нэг тиймэрхүү подкастууд амирх байдаг. Тэгээд бит хоёр яг номын бас намайг нэлийн нүг шахсан. Хоёлаа яа тийя гэж амирх ярьдаг. Тэгээд номын бас өөрөө айгүй их тийм гадаадын айгүй тийм чөлөөтэй ярьдаг подкастуудыг ер нь их сонсдог. Тэгэл намайг шууд уруу татаалаа. Тэгээ ер нь тэгээд хийгээд эхэлсэн. Тэгээ хийж эхлэхдээ бит хоёр яг анх номын ажил дээр нь хийдэг байсан. Тэгээ хийхдээ ингээд утсан дээрээ одоо яг энэ портлоныг ингээд яг спикерийн хэсэгт нь хийж агаад тэгээ voice-а бичээл ингээд явчихдаг байсан бит хоёр. Тэгэл анханасаа ер нь гоё Instagram ч гэсэн гоё ингээд цэвэрхэн гоё явъя гэж бодоол ингээд Instagram ч гэсэн аюу гоё их тэгж хөтлөөл тэгэл ер нь тэгж явж байсан. Тэгэл одоо ер нь хагасан болгоно л бичдэг. Яг бүр нэг тийм амар struggle ч юм уу бүр ингээд амар struggle гэдэг чи одоо юу юм бэрхшээл ч юм уу тиймэрхүү юм бол нэг айхтар бас тохиолдож байгаагүй. Чиний үед ямар байсан ном юм? Тийм нэг хэд удаа эпизодод бүр яг алдчихсан. Бүр ингээ бүр ор сургуу алга болоод бичээгүй ч юм уу рекординга дараагүй ч юм уу тийм үү. Эсвэл нөгөө дөрүүлээ бид нар ч амар олон зочдтой хийхтэй хийдэг. Тэгээ дөрүүлээ юм уу хийж мэхээр нэг хүнийх нь мик гэднэр байхгүй болцсон ч гэдэм үү. Тэгэхээр яг дахиж махиж бичдэг нэг тиймэрхүү юмнууд айгүй их болдог. Айгүй их ч гэжтэй нэг 3-4 удаа болж исэн. Тэгээ ер нь ингээл урсцсан ш нэг амар зовж маагүй. Одоо ч тэгэл подкаст болсон тийм. Тийштэй манай хоёр. Тэгээ яг гоё микрофонтой гоё юмтай хийдэг болохоор амар trouble аюу бэрхшээл одоохондоо байхгүй. Тий одоо нөгөө та чи ингээ гоё багаараа podcast solutions гэдэг тэгээд манай voice-ийг бичдэг, явуулцдаг тийм хүмүүстэй болцсон болохоор хамаагүй амар юм бэлээ. Манайх бол нэг visualтай, видеотой подкаст болчиход байгаа болохоор мэдээж баг ингээд ажиллаж байгаа. Гэтэ одоо болохоор хүмүүс ингээд подкаст хиймээр энэ гэж яг ярьдаг болцсон байлээ. Хэдэн жилийн өмнө YouTube хөтөлмөрөөр YouTube дээр видео хиймээр гэдэгсэн шүү дээ. Одоо болохоор подкаст хиймээр. Гэтэ одоо яг struggle дээр ямар микрофоноор өчгөө яг хүмүүсийн mainstream нэг яриа бодлоод байгаад идэв шүү дээ. Зүгээр л манай хоёр л зүгээр Portland-д уцаараа ингээд явцсан байхад чинь манай дээр илүү том юм хийх гэж юм тэгээд идэг. Тэрийг юу гэж бодож байна? Бид хоёроос амар их асуудаг яаж подкаст хийх үү гэд ер нь бол ийм юм хэрэггүй штэ тэгээ подкаст бол зүгээр л харилцан яриа хүн байхад л болчин зүгээр гоё уцаа барайл тэгээ найзуудтайгаа суугаал чимээгүй газар олоод бичээл
Тэнийг эдитлж мэдидлээл ингээ нэг сүрж болгох ч хэрэггүй. Тэгэл хий ямар ч байсан. Ер нь тийм л. Тэгээд ямар ч аппликейшн ашиглаж болно шүү дээ. Одоо Anchor гээд бүр шууд автоматар нөгөө түгээгээд өгчдөг аппликейшнуд байна шүү дээ. Одоо Spotify-ийн өөрийнх нь гаргадаг. Тэгээ одоо Монголд Spotify-тай болцсон юм чинь одоо бүх юм автоматар. Ер нь амар хичээл зүтгэл гаргахгүй подкаст хийж гол нь тэгээд яг хин юу ярьж ин гэдэг л амар чухал юм байлээ. Яг зөв тий. Тэгээ одоо нөгөө амар олон подкаст болцсон шүү дээ тий. Тэгэхээр миний бодлоор одоо бүгдээрээ ийм ерөнхий юм ярьдаг тий. Ийм чөлөөтэй ерөнхий юм ярьд юм чинь яг ниш салбар руу явбал надад гой санагдаад байгаа байхгүй. Одоо специфик юм лөө юу? Тийм сонголт амар их болоод ирэхээр хүн яг тодорхой юм сонсомоор санагдаж эхлэх юм шиг санагдсан. Бүгдээр яг адилхан болоод ирэхээр тэгэхээр яг одоо нөгөө cocktail and crime гэдэг шиг яг нэг салбарыг юм ч юм уу архитектур, инженер гэдэг ч юм уу яг ингээд салбараа сэтгэл зүйч гэл одоо ингээд ниш салбар руу нарийсаж эхэлж байгаа. Тэр нь яг зөв юм шиг санагдаад. Тэгээ ер нь бол дэлхийд бас яг тийм байдаг. Яг бүр нарийн салбар руугаа зөвхөн тэрийга ярьдаг тийм подкастууд амар их байдаг. Тим зөвлөгөө өгмөр энэ. Одоо ерөнхий юм бол жаахан ерөнхий болчлаа шүү дээ. Ерөнхий болчлаа тийм мейнстрим болчлаа. Надад ч гэсэн тэгж л одогдож байна. Одоо ч гэсэн тэгэл ер нь гоё яа нахиалаад эхэлчихлээ шүү дээ. Манай мод тийм ер нь нийш тийшээ ингээд салбар руугаа явцсан. Тэгэхээр хүмүүс ч гэсэн одоо хэрвээ хийж эхлэмээр байгаа бол яг өөр хүн сонирхож байгаа яг нэрээ ийм подкаст төрлийн юм байхгүй юм байна шүү дээ. Би энийг эхлүүлчих болох юм байна шүү дээ гэж бодоод эхлүүлчихвэл их зүгээр шүү дээ. Би ихтэй хоёрын анхны эпизодыг сонсож байхад амар high quality аваад бол байгаад шиг санагдсан. Тэгсэн чинь сая зүгээр ингээд Portland-тай уцаар ингээд битсэн гэхээр бас everything is possible гэж бодож байгаа байхгүй. Би бүр амар гоё студиутэй гоё майктай хоёр их жандаа л гэж бодож ирсэн. Тийм байгаагүй. Тэр чинь бүр тэр уцтай хийдэг чинь бүр зөндөө утсан. Тэг яг би утсан дээрээ хийчээд тэгээ нүний яг програм дээр нүг noise одоо нүг шуугианы багасгаад тэгээд хийчихдэг гэсэн байхгүй. Тэгээд магадгүй гоё чанартай сонсогддог байж магадгүй. Тийм. Тэгээ тэр Audacity чинь үнэгүй шүү дээ. Тэг үнэгүй. Тийм. Тэгэхээр literally ямар ч мөнгө зарцуулахгүйгээр подкаст эхэлж болно. Тэгээ аяндаа ингээд сайжраад ирэхээр хөрөнгө оруулалт хийж мэйгээд ингээд мэг эдрагч болж малаад. Сурчлага энтерж аваад тэгээд эдийн засаг бизнесийн гараа эхлэгчсэн боломжтой болохоор. За подкастууд бол юм байд. Окей, подкастаа бас нэг асуумаар байсан. Нэг гестүүдтэй мэдээж олон гестүүдтэй ч гэсэн эпизодууд байгаа тий. Тэгээ гестүүдийг урьж оролцуулах ч юм уу тий. Тэрмхүү зүйлүүдийг яг хин хандл хийж яаж урьддаг ч юм уу тий. Ямар хөө байдаг гэсэн бэ? Ихэнхдээ синдрийн найзууд байдаг байсан ихлээр. Найзууд байдаг байсан. Тэгээд синдрийн найзуудаас эхэлж ороод тэгээ бид хоёр ингээ явж агаад тэгэл ер нь оруулмаар байгаа хүнлүүгөө шууд биччихдэм дөө манай подкастэнд орох уу гээл. Тэгэл тгийгээл дуудаал оруулчихдаг шүү дээ. Одоо жишээ нь би ингээд гестүүдээ өрхлөөр ингээд амар гоё яриа өрнөх байх гэсэн зочдыг ингээд би expect хийж штэ. Төнгүүд expectation-аас жоохон доошоо ороод те. Хин шууд хийж болохгүй те. Миний хувийн л бодлохгүй зүгээр. Төнгүүд яг тиймэрхүү зүйл тулгарч ирсэн үү? Нэр нэрлэхгүй л те. Яг тиймэрхүү зүйл яг хэрхэн vibe авч гарах гэж хичээдэг байх гэж мэдээ. Тэр чинь амар гинт struggle болоод oh my god одоо яах вэ юу болоод байна гэд боддоо штэ. Тэгжсэн. Юу яд юм бэлээ. Одоо ингээд ихэнхдээ би тэр таньдаг хүмүүсээ оруулаад байгаа штэ. Тийм найзуудтайгаа. Тэгэхээр яриа амар амархан өрнждөг. Тэгээ заримдаа нөгөө одоо надад амар таалагддаг. Би харж явдаг, хүндэлж явдаг хүнээ оруулчихаар би өөрөө асуулт асууж чадхаа байждаг юм шиг санагдсан. Миний хувьд. Тэг ингээд сандарч мандраад тэг юм чөлөөтэй байж чадахгүй тэр хүнийгаа ингээд амар гоёор харагдуулах юмсан гэ амар хичээгээд тэгэхэд ирэхээрээ ер нь жоохон уйдгартай болчт юм болов гэж санагдсан. Ер нь тэгээд яг юу асуухаа заримдаа мэддэггүй маа. Асуултууд дуусчдаг. Тэгэхээр амар хэцүү байдаг. Тийм таньдаг хүмүүсээ оруулчихвал ер нь зүгээр санагдав. Бид хоёр ч нөгөө тийм зочноосоо юм асуудаг одоо ярилцлага маягийн подкаст биш. Илүү одоо зүгээр ингээ найзууд ингээ юм яриа суудаг тиймэрхүү маягтай боддөө шүү дээ. Тийм. Тэгээ бас ер нь манай подкастыг сонсдог хүн байвал бас зүгээр юм шиг санагдсан. Тэгээ ихэнхдээ бас нөгөө нэг гайгүй зарим хүмүүс сонсч идэм байлээ. Гой хүмүүс сонсдог. Бид хоёр ч гой хүмүүсийг сонсдог гэдгийг мэдэнгүүтээ шууд өрчдөг. Тийм. Тэгээд ер нь шууд бичээл ингээл нана гээл тэгэл урайл. Тэгэл ер нь сонсдог болохоор ингээд бит хоёрын яаж ярьд юу ярьдгийг мэддэг. Тэнгүүд яг vibe-ний одоо ингээд нийлээд ингээд яриа сайхан өрнөд явдаг.
Сая бас нөгөө нэг гурлаа тэнд яг зураг хэлхээс өмнө бит гурав явжсэн байхгүй. Тэгээ танаа эхний эпизод дээр та хоёр энд гейм ярьжсэн гэж би хэлсэн чи манай хоёр санахгүй болно. Өмнөх 7 хоногт хүртэл юу ярьсан сандгүй ингээ яг тэр тал дээр. Ингээ юм уу маа ингээ давтах ярих юм тохиолдол энэ төр байдгүй. Оо давтаж ярьдээ ш. Давтаж ярина. Тэгээ нөгөө бүр ихэндээ ярьжсэн үзэл бодлоос амар би өөрөө өөрчлөгдөөд тэгээ тэрийг би одоо үгүйсгэж эхэлж мэхлэнгүүд өө чи чин тэргэж ярьдаг үсттэй гэснээр хүмүүс биш шээ. Би нэг хизээш өөрчлөгдөхгүй юм шиг хүмүүс ингээ нөгөө сүүлд сонссон хүн эхнээс нь сонсонгууд саяхан юм шиг тэр хүн сонсож байгаа нь санагдсан шүү дээ тий. Тэгэхэд миний хувьд тэр үйл явдал 2 жилийн өмнө тэр хүн 2 жилийн өмнөх номи байхаар ингээд нэг тиймэрхүү байгаад иддэг. Юу л асуулт нь юу вэ? Нэг юмаа мартаад идэх шүү дээ тий. Мартаа. Сая юу ярьсан бэ та? Амар толгойн дотор яачлаа. Тийм мартдаг. Доосаа. Тийм угаас л тийм баа шүү дээ. Чи ч гэсэн одоо эхний дугаар дээр ямар од бэлэг байсан тэр од бэлэг одоо жоо өөрчлөгдсөн л байгаа шүү дээ. Тэгэхээр бид хоёр ч гэсэн ер нь хүн бас нэг хэдийн 7 сар 6 сарын хугацаанд ингээд completely өөрчлөгдсөн шүү дээ хаяа даа ч юм уу тийм. Тэгэхээр тэр бол тийм ба. Тэр мартдаг гэдэг дээр хүмүүс ингээд тааралдаж малдаа сонсдог хүмүүс. Өчигдөр тэр дугаар дээр тийм ярьжсэн шүү дээ гингүүд юу ч байхгүй. Өө тийм үү гэл эсвэл нөгөө дээр нэг хин клуб хаус дээр юм хийж хахад тэрний чинь нэр нь хин бэлээ гэсэн чинь байдгүй бүр юу ч санахгүй. Тэгээд орсон зарчтай. Тиймэр юм байна. Гэтэ нөгөө no offense дээ ямар айгу зүгээр л ой санаж явах муутай. Яа. Гэтэ угаасаа олон зочтой олон эпизод бичээд эрхийн хэрээр тэгэл угаасаа өмнөхүүд нь тэгэл ностальжик болоод үлдчихэж байгаа юм чинь. Гэтэ одоо тэр Billie Eilish-ийн докюментари дээр ингэж би бүр түрүүнээс Billie Eilish-ийн докюментари тэр бүр сэтгэл үлдсэн байлгүй дээ. За ингээд тэр хүн чинь амар young artist байгаа штэ. Тэгснээр тэр хүмүүсээс young хүмүүс нь үзэж байгаа штэ. Тэгээд цааш ингээ хаяада ингээд жилийн дараа ч юм яг тэр улстай ирээд тоглолтоо хингүүд тэр өмнө жил үзчихсэн хүмүүс бас ирсэн байдаг гэдэг ч аахгүй. Тэгээд ингээд амар completely different хүмүүс болсон гаднах үзмжээр ч гэдэг юм те. Тэгээд тэд нар ингээд growing up together байгаа байхгүй ингээ хоёулаа хамт хоёр талд өсөөд хөгжөөд яг тэр шиг сонсогч нар чинь ч гэсэн яг өөр үзэл бодолтой хаад хоёр ч гэсэн 2 жилийн дараа шал өөр үзэлтэй хаад тэр хүмүүс ч гэсэн яг өөр хүмүүс байж тээ. Ингээ амар connectivity амар сайтай гэх юм уу. Тэрийг юу гэж бодож байна яг. Тийм. Хөөсөө тийм. Чи сая харилтын хэлчихлээ. Юу ч нэмж хэлэх үү. Үнэ. Яг тэгдэм байлээ. Би л айлш өөр бас нэг тийм интервью хийгээд байдаг те нэг яг нэг жилийн өмнөх нь тэгээд дараа жил нь яг адилхан асуулт асуугаад тэгээд тэрэндээ яг ингээд адилхан асуултанд шал өөрөө хариулаад байсан те. Тийм нэг өмнөх жилийнхээ хариултыг сонсоод тэгээд дахиад хариултаа шүү дээ те. Тийм хийвэл гоё юм байна. Нэрээ та хоёр өмнөх эпизод л яг тентэр хийж ирсэн үү? Хийж илсэн. Мэдгүй хийж илсэн. Үгүй хаа. Тэгээ хийм бол гоё юм байна. Харин бит хоёр тэр реакшн дээрээ дахиад нэмэж давхар реакшн хийгээд. Реакшн дээрээ дахиад реакшн хийж реакшн. Окей. За подкастын сэдвүүдээр нь л ингээд дуусгая дөө. Одоо яг подкаст гэдэг зүйл хийдэг зүйлийн талаар ярих ш. Одоо яг подкаст гэдэг хоёр хүнийхээ доторх талаар нь жоохон ярьсан илүү гоё яг. За надад нэг асуулт байна. Ямар мэдрэмж вштэй эсвэл ямар зүйл хийсний дараа эсвэл ямар юмтай болсны дараа maybe хамаагүй ямар юмны дараа амар empowered нэг тийм хүчрхэг мэдрэмж авдаг гэдэг хоёр. Ямар хөө зүйл ямар мөчийн дараа гэдэг юм. Тэг тийм нэг юм хийсний дараа wow I feel so good гэж яг боддоо шүү дээ эсвэл өөрөөрөө бахархаад ч юм уу те. Ажлаа дуусгачаал яг тийм мэдрэмж авдаг баха. Ямар ажил? Бид хоёр чинь архитекторууд. Тэгээд бас интерьер дизайнер, архитектор интерьер дизайнер. Тэгээд амар их ажилтай байдаг. Ер нь бид хоёрын үндсэн гол хийдэг юм байна. Тэгэхээр суух хэрэгтэй. Тийм. Тэгээд тэрний ард гарчаад ер нь ажиллаа хийчихэл окей ингээ хүлээлгэж өгсөний дараа л ямар мундага мэдэрдэг. Гайхамшигтай. Өөрийнхөө мундагийг хараад хааштай гайхамшигтай. Тийм. Тиймэрхүү л одоо яг бит хоёрын яг сурж байгаа гэнэ яг нөө нэг ажилтдаг юм чинь аюух сууж хийдэг. Тэгээ ер нь дизайнер хүмүүс ч ер нь тийм штэ. Нухаална. Тэгээд ер нь тэрнийг даваа гарчгаар ингээд яг хүссэн мэдрэмжэндээ бас хүрдэг. Тэгээд бас ингээд амар улдаан суужгаад ингээд хаяа ингээд дараа нь ингээд босчоод ингээд буцаад ингээд харахаар би ийм юм хийсэн үү гэж хаяа боддоо шүү дээ. Нэг тийм нэг нэлийн удаан ингээд суугаад ингээд гарсаар агаад ингээд бас
юу лээ гэд мартцсан байдаг яг юу хийж байгаа. Тэгэл жоохон тэрнээсээ сатарч жаад ингээд буцаа суухаар бас ингээд яг өөр хийдэг ч юм уу те. Тэг ер нь яг тийм хийсэн юмаа дуусгачаад ингээд yes гэх нэг тийм өдрөмжл юм байна. Би ямар мундаг юм бэ? Өөрийгөө би энийг хийчлээ гэж үү гэдэг нэг тийм асуугаа нагаа өөрөөсөө тий. Yes би хийчихлээ. Нэг би хийсэн. Сквал өөр мэрэгжлийн онцлог ч юм уу юун дээр гарч ирдэг архитект дээр сквал интерьер дизайны. Энэ орчныг одоо чинь энэ одоо шууд шинжээд эхэлж байна. Ингэж болох юм байна. Бид хоёрсаа наашаа ирж байхдаа бас янз бүрийн боломжуудыг харсан. Одоо 90% ер нь хоосон юм байна. Тэг ингээд яг энэ Холливуд чинь нэлээд ингээд нөгөө бүр яг зориулсан кино студиуд үүдэн шүү дээ. Бүр амар томоор тав газар тийм. Гудамжтай ингээд кино болгондоо зориулаад янзалж манзлаад идэг. Хэсэгт ингээд бичдэг. Энэ хав яг тийм болж болох юм шиг санагдчих магадад. Ер нь орчин морчийг хардаг, интерьерийг хардаг. Явсан газар болгоныхаа тэгэл голж хилээд тийм хөгжүүлэх юм бол их гоё юм байна. Тэгээ та бас энэ чинь нэг юм хийцэн байгаа юм чинь цаашаа өргөжөөд бас болох ч юм билүү те. Шүү ийм том манахч биш л те. Гэтэ энэ бас ийм том ийм өндөр таацтай те. Энэ чинь яг студид яг тохирсон space байгууламж space хэсгэлтэй тийм. Тэгэхээр их нөөц болцоо байна манайхаа. Сквал өөр ямар барилга сквал байгууламж энэ төр хараад хамгийн муухагаар нь голсон бэ? Яана. Ер нь голох барилга Монгол зөндөө тийм. Тэр дээр яриач та. Тэгээ гол нь тэдгээр байр энэ гэж үгүй амар хаяг маягтай хэлчихэд байна. Тэдгээр дүргийн тэдгээр хорооны. Тэр байр одоо байраа нураа. Тэг ер нь жоохон архитектур ялангуяа Монголд залуухан салбартаа ордог. Намаа төгсөж байхад дөнгөж одоо хидтгэнж байсан юм баймар эхэлжсэн гэх юм уу 40 50 жилийн л түүхтэй тийм залуу салбартаа ордог болохоор архитектур гэдэг нь Монгол архитектур, Монголын орчин үеийн архитектур гэд энэ юмнууд нь яг суурьшиж эхлэегүй байгаа. Монголын архитектур гэж яг юу юм гэдгээ бас яг бий болгож чадаагүй байгаа салбар. Тэгээд дээрэс нь хотмайн залуухан тэгээд хууль дүрм метр их сайн ядгүй шүү дээ. Дуртай газараа барьж мэрчдэг. Тэгэл хамаагүй юмаа барьчдаг. Гэт ер нь асуудал амар ихтэй. Гэтэ одоо айгүй сайн хүмүүс төгсөж бий болж байгаа. Тэгээ ер нь сайжрах бүрэн боломжтой амар монголчин амар том болохоор тэгээ энийхэн хэрээр барилга л баригдана угаасаа ойлгомжтой. Тэгэхээр энэ салбар өөрөө хөгжих бүрэн боломжтой гоё болох байхаа. Би бас гоё болох байх гэж боддог. Ер нь одоо ер нь айгу тийм юу болцсон бэлээ. Позитив гэх юм уу? Эерэг болцсон. Одоо ингээл хаашиж харсан ингээл нэг гоё боломжууд харагдаал те. Ингээл энд нэг ч гэсэн ингэчгэнсэн ингээл зүгээр нэг барилга барихтай шүү дээ. Гоё интерьер дизайнтай ч юм гоё барилгууд. Тийм зөв барилга байх хэрэгтэй. Наа чин шал өөр ойлголттой шүү дээ. Гоё үзэмжтэй гэсэн. Гоё үзэмжтэй бол ер нь харцангуй бас гайгүй шүү дээ. Яг зөв барилга амар алдаатай төлөлтүүд айгүй их байдаг. Одоо ингээл нэг сонио ойлгомжгүй байгаад дэж шүү дээ. Ингээл зөв ойлголт. Зөв гэхээр одоо нэг хүний нэг юу гэдэг юм аа. Хөдөлгөөн тийм эргономик яаж ажилдаг вэ? Тийм хүнд орчин өөрөө амар их нөлөөлдөг. Тэгээ тэр орчин зөвөр нөлөөлөх ёстой. Одоо бид нар ихэнхдээ 80% та байшин дотор барилга дотор байдаг болохоор тэр орчин яг зөв нөлөөлөх ёстой. Тэрийг нь яг архитектор хүн яг зөв ингэж одоо коридор жишээ нь хэд нарийнхан байвал хүн тийм сэтгэл төрүүлнэ, хэд өргөн байвал тийм сэтгэл төрүүлнэ гэдгийг бид нар сурдаг. Тэр хүнд яг тэр орчин нөлөөлдөг учраас зөв төлөлт. Одоо яг бид нар анзаардаг юм аа. Ерөөсө бодож байгаа юм байна харин тэгэж. Одоо энд нэг цонх байсан ч болоосаа гэж бодвол тэр чинь юу архитектур. Тэр өөрөө хитрхийн харанхуй байгаад байвал тэр архитектур гэдэг ч юм уу. Архитектурын базрын алдаа гэх юм. Тийм одоо тэр зохиож байгаа хүн маань энэ өөрөө гэрэлтэй байх ёстой шүү гэдгийг боддог л хүн юм да ер нь. Энгийнээр бол тэгээ интерьер дизайнер нь одоо жишээ нь архитектор нь ямар нэг алдаа гаргалаа шүү дээ. Тэр өрөөнд цонхон ингээд цонхон одоо жишээ нь нөгөө хой зөвлөө харцсан ч юм уу те. Тэгэхээр нар орж ирэхгүй те. Тэгэхээр яг тэр өрөөг яаж гоё гэрэл гээтэй болохгүй гэдэг үднээс одоо интерьер дизайнер нь орж ирээд за ийм ингээл гэрэлтүүлэг нь юм те. Интерьер декоратор, интерьер дизайнер гэдэг одоо зөнөө олон төрөл бас байгаа. Тийм. Тэгэл бит хоёр ингээл би нэг ингээл хамжаал. Би яг ингэж явдаг. Яг хоёр мэржил байна шүү дээ те. Яг ямар хуу орчинд ч юм уу яг ямар орчинд яг одоо яг амьдарч байгаа space орчин би бол мэдгүй л дээ хоёрын. Гэтэ яг ямар орчинд яг амьдрахыг хүсдэг вэ? Эсвэл ямар юм өөрөө байгуулад ч юм уу те. Өөрөө дизайнинг гаргаад ч юм яг тэр тал дээр.
Одоо яг амьдарч байгаа зүтэ satisfied байгаа юу? No. Харин яг ингэж хариулах гэж Би мэдсэн. тэр хоёулаа нөгөө хуучин байранд амьдардаг болохоор тэгээд орчин угаасаа ялчгүй голөгдоод ирж байгаа юм л та. Анх нөгөө зохиож исэн хүмүүс ийм их машинтай болно гэж бодоагүй гэдэг ч юм уу. Тэгээд амьдралын хэв маяг ч аяндаа өөрчлөгддөг. Сая ковидоос болоод хүмүүс яг хаусанд амьдрах хэрэгтэй юм байна. Хүн гадаа гарах боломжтой байх хэрэгтэй юм байна гэдэг ийм ойлголтууд амар шинээр их нэмэгдээд байгаа юм шиг санагдсан. Ингээд тэг хүмүүстэй харьцахгүйгээр гадаа гардаг болохыг хүсэж эхэлж байгаа гэдэг ч юм уу. Тэг тэрийгээ дагаад архитектур бас өөрчлөгддөг. Хүнийхээ сэтгэл зүйд тааруулаад одоо ингээд хуучин байрууд маань 70 жилийн настай барилгууд жишээ нь орчин үеийн монгол хүн жоохон зохицгүй болж эхэлж байгаа. Одоо галтгоо малтгооны байрлал, нойлын байрлал гэдэг ч юм уу. Тэгээд ирдэг. Тэгэхээр хүн хоёулаа яг хуучин байранд амьдардаг. Ер нь бит хоёрын байрынхын төлөлт нь өрөөнүүднийхэн төлөлт нь хүртэл адилхан тийм. Яг копида байсан шиг үү? Тэр үеийн барилга чинь бүгдээр ер нь адилхан байдаг шүү дээ. Тэгээ ер нь гэтээ зүгээр л ер нь ирээдүйд одоо ер нь өөрийнхөө хүссэн барилгатай амьдрахыг хүсхийн тулд одоо ер нь бол хийж эхэлж байгаа. Яг тийм дизайнтай, тийм юмыг гэтээ бас тийг толгойд байдаг хэлцээ та хоёр. Ер нь хүн болгонд байдаг хаа. Одоо жишээ нь чи ч гэсэн ингээл нэг тийм юм дамжмаар амьдтэй бодож байгаа тий. Би бол бүр амар том цонхтой барин л амьдмаар. Вау, яг хэр том аа. Шалнаасаа таа. Тэгээ тийм гоё гэрэлтэй газар л амьдмаар. Одоо ихтэй шин барилгууд байгадад миний бодлоор энэ бол not sponsored King Tower энэ төр бас тийм амар гоё цонх мохтой би нэг зураг алтаар нэг орж исэн баггүй зүгээр ингийн шоурум гэдэг лөө. Тэрээр ингээ орж исэн чинь амар гоё цонх мохтой. Вау, бүр ийм болцсон юм уу гэж хаяа бодож итгэснэ ингээл гинт өөрийнхөө гэрийг хараад space нөөний шоурумыг хараад окей энэ бол амар жилийн ялгаа юу те development хөгжлийн ялгаа багтаа гэж. Хөгжлийн ялгаа. Тухайн үед тэр Монгол шилэн хаантай барилга барих боломжгүй байсан гэдэг ч юм уу. Тэгэл санхүү манхүү гэл зөндөөл нөхцөл байдлууд нөлөөлж байгаа байх л та. Гэтэ хуучин барилгууд гоё тэрийг авч үлдэх бас ёстой. Тэр nostalgic ингээл зураг мөргнүүд байдаг шүү дээ те. Орцны юм амар гоё одоо сая л ихэд Мишель Амазогийн зураг алт байлаа. Кедалтын зураг алтын тэр амар гоё хотоор ингээ явцсан тэгэл гоё орцморцны өмнөхөр амар nostalgic feeling өгөөл. Тийм яг тэр орцнууд тий. Бид хоёр яг өөрсдөө тийм орцонд амьдардаг болохоор nostalgic биш гэж. Окей. Тэгээ нөөник эрдэнэтлээ явахаар чинь ингээл амар байшин барилгаа будцсан амар цэвэрхэн байгаа гэдэг шүү дээ. Тэгэл Улаанбаатарлч ваа нэрийн яаж л будчихгүй багтаа гэж боддог шүү. Тийм харин. За одоо өөрсдөө бас ярьж болж байна. Яг юу илүү одоо нэмж сурахыг хүсдэг вэ? Эсвэл юун дээр амар ажиллахыг хүсдэг вэ? Подкаст хийдэг, мэргэжлэрээ ажилдаг. Харин одоо юу дутуу байгаа юм шиг байна. Мэргэжил подкастнасаа гадна. Гадна нэмээд нэг юм сурах ability, нэг боломж, нэг юм choose хийгээл. Дуулмаар байна. Бид хоёрын дуудахгүй гарна. Debut single coming soon. Гоё. Тэгвэл нэг амар нэмж сураад яах юм гайгүй юм шиг байна уу? Мэргэжил талдаа илүү жоохон сайжруулах сонирхол байгаа. Мастер эдэр гэж бодож байгаа. Яг нөгөө илүү ногоон талдаа, эко талдаа нэмж сурмаар сүүлийн үед аягүй их санагдаад байгаа. Одоо нөгөө барилгын хог хаягдл амирх байдаг. Тэрийг яаж ингээ багасгах уу? Тэрийг тиймэрхүү юмар нэмж сурмаар санагддаг. Бусдаарч одоо нэг би ер нь амар фул бүр миний цаг амар битүү шахуу байдаг болохоор шин юм нэмэх ямарч боломжгүй. Үгүй харин цаг маг хамаг юм зохицуулаад үгүй. За хөгжим sorry. Би ер нь хөгжим талдаа ханаас юм бодоод байна. Ер нь урлаг талдаа хэр мэдрэмжтэй хэр яг хичээхийг хүсдэг вэ? Хэр их дуу сонсдог вэ та тэгвэл? Тэгэл дуу сонсон шүү дээ. Дуу сонсон. Гоё дуу сонсох туртай. Spotify тавьсан юм чинь одоо тийм. Яа, Spotify бүр алж байгаа биз. Одоо манайхан ер нь Spotify тавьсан юм чинь бүгд сайхан хөгжим мухаж сонсох бах тийм. Яа, амар мэдрэж сонсох. Spotify дээр нөө манай подкастны төгсгөлийн дуунуудын плейлист байдаг шүү. Тэрийг бүгднгийн сонсох боломжтой. Тийм плейлист байдаг. Сэндэрэгчүүд юу нэм сурмаар байна? Сурмаар байна. Гэхээс илүү бас яг цаг гаргамаар байгаа зүйл нь. Яг одоо бас яг л хог хаягдлын тухай юмнуудаа. Тэр тал дээр би айгу цаг гаргахыг хүсдэг. Одоо жишээ би гэрийнхаа хогийг ингээд нэг гоё ялгаад те ингээд дададаа гэл те тэгнийгээ цаг гаргаад бас хийж чадахгүй байхгүй юу. Тэгэл
тэрэндээ би амар сайн цаг гаргаад анхаарлаа төвлөрүүлээ. Тэгээд өөр олон хүмүүсийг бас урайлаад ч юм уу те. Тэгээд явахыг л хүсдэг. Тэгээ одоо бас нөгөө хүмүүс хогоо багасгах үүднээс айгүй олон юм хийдэг болсон байлээ. Зөндөө олон группүүд, зөндөө олон хүмүүс ингээд ер нь тэгдэг болсон. Бүнийг тийм healthy хогийн савлт байдаг үстэй тийм ингээд боловсруулдаг. Би яг тийм хогийн савтай болмоор байгаа гэртээ тийм хогийн сав хаана вэ? Someone send me one day. Тэгэл нүг хоолой молоогоор хүртэл ингээд нэг гадаад үчин тийм юутай штэ ингээд юунуудаа одоо миксерлэж болох тийм хогоод шууд ингээд тийм гоожуурын хаягаар шууд явуулчихдаг штэ тэр нэг амар effective байт юм биш. Төмсөө арилгаад хайлсмалс тий. Аха бананы хайлсмалс ч юм уу тэднэрийн чинь бүгдээс нь тэднээс чинь бордоо гаргаж болно. Аха. Тэгэл хөрс гаргах юм лээ тий. Тэгэл гоё ашиглаж байна. Вау тэгээ тэр зүйл хөгжиж одоо түгээгээд ингээд тэгмээр байгаа. Аха. Тэгэхэд бол одоо цаашаа тэрэн дээр цаг гаргамаар. Тэрэн дээр амар их цаг гаргамаар. Бид хоёр их тийм хаягдaltaгүй нэг тийм байхыг амар хүсдэг гэх юм уу. Тэгээ гол нь тэгэл өөрснөөсөө л яг эхлэх ёстой юм лээ. Тийм яг өдөр тутмаасаа тэгхгүй болвол тэгэл хинч эхлэхгүй штэ. Яг өөрөө л хэлэх юм бол тэгэл бусдын дагаал явна. Тэгээ бас эхэлсэн байгаа л та. Тойрог гэд манай бас дэлгүүр байгаа манаач гэж намаа. За баярлалаа. Хамаг нөгөө shameless self юу хийж байна те self promotion. Өөрөө бүх юм гэдэг юм аа ингээд чихээд оруулаад. Бараг username-уудыг чи гаргасаж болж байна. Тийм шүү дээ. Гоё хуучин офисны дэлгүүр байгаа. Гоё vintage хувцас зардаг. Тийм second hand. Тэр бол бас их зөв хүмүүс шууд sexy дэглэх. Хувцаа ингээд зарим хүмүүс аха хувцаа ингээд зарим хүмүүс ингээд шатааж матаагаал ч юм уу эсвэл зөв ингээд хайж мачдээ шүү дээ. Тэгхгүйгээр ингээд зарж болно тий. Бусад одоо хэрэгцээ байгаа хүмүүст нь өгч болно. Тэр үднээс бас тийм дэлгүүр нээгээл ер нь ингээд цаашлаа сайн ингээд sustainable те нэг eco friendly байхыг л одоо хичээж байгаа. Nice. За тэгвэл дараа нь бүгдээрээ 20 онд яг ковид хит болсон шүү дээ. Ковид маань дараа тэгээ боо юм болоод гэхдээ тэр үед яг подкастаа хэрхэн ингэж constant авч явах ч юм уу те тэр бүхэл зүйл хэрхэн struggle гарч ирсэн байсгүй бол 20 он хэр нөлөөлөв та хоёрт? Йоо яг ковидээр бол бид хоёр подкастыг бүр хайсан шүү дээ. Тийм. Манай намын чинь нөгөө нэг гадагшаа яваад тэгээд хоригдоод 20 хоног хоригдоод тэгээд тэр үедээ бид хоёр холоос нүний холын зайн подкаст хийсэн л дээ Zoom-ээр хийж мэй гэсэн чинь хизээч бүтэхгүй байлаа бид хоёр яг тэгж чадахгүй юм байлаа онлайнаар хийж. Онлайнаар одоо чи нүний сая карантин үеэр нүнийхэн Instagram дээр хийгээдсэн шүү дээ тий. Харсан ба. Харсан. Тэгээд тэр хэцүү байсан биз дээ тий ингээд яг тэр хүнтэйгээ ингээд уулзаагүй тий ингээд хамт биш болохоор ингээд яг ч юм ингээд нэг тийм connection үүсгэж байгаа юм шиг тий. Тэгээд тэр юм тийм болохоор бас тэр үед бит хоёр карантины үед 20 онд жоохон хайсан. Тэгээд яг карантин гайгүй болоод эхлэхээр нь бит хоёр шууд подкастт орсон. Тийм. Яг ингээ нөгөө зүүмээр хийхээр ингээ хоцроод идэв штэ. Хүлээгээд ингээд ярангахаа болчингууд нь за ярахаа болчааг юм ярангууд нь яг хахаар яриа. Яа тэр бүр амар стресстэйсэн. Хэдэн дугаар тэгжсэн та хоёр? Олон бишээ нэг 4 байна уу? Ганц хоёрыг л зав болиё. Тийм за болиж чадахгүй байна. Тэгээ нэт муу тэгээд. Зүүм гэдэг угаасаа сакс. Сая нүний vintage clothes гэдээ ярьжсэн шүү дээ. За одоо л яг хувь хүний image талаас нь ч юм уу гаднах өнцгөөс нь vintage clothes-ыг дэмждэг гэсэн тэгэхээр яг өөрийгөө ямар стилтэй ямар хуу харагдаасаа гэдэг ч юм уу яаж хүсдэг вэ? Стилээр одоо манай хоёр болоо солиулж шүү дээ. Одоо бол алж байгаа байхгүй. Гэтэ яг жаахан тийм rock баймаар байд юм шиг байна те. Би ер нь тийм байсан юм шиг аамаа. Номи сая замдаа бит хоёр явсан ярилцсан л та өсмөсөө гоё ингээл яа маа гэж авир гэж яриад. Тэгэл оюутан байхдаа би бас яг л юм мартен сүмсүүл, скини хувцсамсүүл ингээл нэг тийм яг тийм стилтэйсэн. Ер нь тэр стилээ ингээд дагнаад яваад идэм шиг аа. Би аваад яваад идэм шиг үлээ. Тэгээ нэг жоохон тийм хар бараа өнгө дуртай. Аха. Тийм. Тэгэл хар бараа өнгөн дээр нэг жоохон тод өнгө юм нэмэл тэгэл болоо. Оо тэгэл нэг detail ороод бүрсээ л. Тэгэл ер нь тэгжэл өмсдөг дөө бараа. Таны подкастын дээр юу гэж байгаа даа? Doors to heaven are you? Doors get хамтлагийн. Тийм шүү дээ. Doors to heaven. Хэр rock? Twist Doors to classic rock да. Yeah, rock гэдэг бах тийм. Тэгээ одоо манай нөгөө подкастын арт зураг байдаг шүү дээ. Тэрэн дээр сэндэр бас Doors-ийн
подкасттай зурагтай. Аа. Би Номын season аа. system байна л дээ мартчих. За номыг чивд гаднах үзэмж. Таны яг зүйлт мүлт чинь ингээд амар деталь нэм юм ба шүү дээ. Is this архитектор одоо хүний мэрэгжлийн онцлог? Энэ зүйлтийг тойргоос аваарай. Юу ер нь амар стил мил гэж бас ахгүй дээ. Тэгэл бас цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах дуртай. Тэгээд хүүхдүүд юу өмсөж гин те. Тэрийг тэгэл бас өмсөж ил гэж боддөө шүү дээ. Гэтэ ер нь тийм Мартенс тэгэл хамтлагийн тимийн өмсөх дуртай. Сонсдог хамтлагийнхаа өмсөж болох. Сонсдог хамтлагийнхаа л тэгээд юм уу өмсөх дуртай. Тэгээд бас тэр жоохон рок бейл гэж хүсдэг шүү дээ. Өөр ямар заримдаа мэдээлэл болохыг хүснэ янз тэгэл. Гинтээ. Тийм. Заримдаа амар секси болчмоор ч юм шиг. Заримдаа нэг 10 жилийн өвчих ч юм шиг. Амар хувирд юм дөө. Манай хоёрын нөгөө нэг Instagram cover тэгээд ер нь л Instagram feed-ийг амар гоё явж явдсан шүү дээ. Тэр хэр амар их ажил гэдэг нь бол би мэдчихээн. Тэрийг хэрхэн зохицуулж хин хийж ямар хүнээр хийлгүүлж яадаг лээ. Бид хоёр нь бүх юм өөрсдөө хийдэг. Тийм. Тэгээд Instagram-аа бас өөрсдөө хөтэлдэг. Би өөрөө зурдаг. Зурх юмнуудын тэгээд хийдэг. Cover тэр амар iconic нэлээд удаж байгаа cover байгаа шүү дээ. Тийм, би зурсан. Nice. Би зурсан. Би I feel empowered now гэх нэг ч одоо гарч ирж байна. Зурсан зургийг хараад өөрөө зурсан зургийг хараад гайхамшигтай. Тэр мимийг үзсэн хүмүүс ойлгож байгаа болов. Би өөрөө бүр амар магтаагүй шүү. Мим шүү. За тэгээ тэр feed чинь одоо бүр ингээд нэг эпизод ороход 3 шиг пост ордог те. Тийм сүүлийн үед болцсон л алдаад байгаа. Яа тэгээ нэг пост орлоо зөв бүгдээрээ места болчихсон. Тийм одоо ихтэй нөгөө арын фоныгийн дандаа ижил өнгөөрөө яваад түнгүүд яг нөгөө 3 гэдэг юм нь бол алдагдахгүй. Гэтэ яг ингээд нэг дугаар орохоо 3 зураг ордгоо ер нь болцсон. Тэгээд нэг 2 зураг ороод гэтэ арын фон тэр өнгө аяс нь бол яг зөв байрлалд орохороо яг ингээд цэвэрхэн харагдахаар тийм байгаа. Манай подкастын Instagram-ыг дагаарай. Дагаарай. Подкаст. Бид 10k хүрэх гэж хичээж байгаа. 10k одоо хүрч болох уу? Гайг бах уу? Яадах уу? Танай фэнүүдийг харъя. Хүргэж чадах нь. Энэ нийт төр яваад шүү. Очиж дагаарай. За окей. Подкастын Instagram надад амар таалагдахгүй. Тэгэл окей энэ ч амар их ажил багтаа л гэж боддог. Тэгээ өөрсдөө хийдэг угаасаа мундаг хахаар тэгэл хүн мөнээр хийлгүүлээл явж ирснээс хамаагүй дээрээд багтай. Тийм, ер нь мөнгөгүй болохоор л өөртөө хийсэн л дээ. Тэгээд одоо тэгээд чадж байгаа юм чинь тэгээд өөртөө хийж чадж байгаа байхгүй юу? Тийм. Миний үеийн сквал Generation Z юм. Сквал Millennials ч гэсэн ер нь бол нэг анзаардаг юм дэж. Гэтэ яг хүн болгон л тэгтэлтэй нэг алдаа гарахаас ч юм амар айдэн штэ. Ямар нэгэн зүйлд fail гэхээс сквал одоо ингээд зураг явж байгаа ч гэсэн энэ fail болчихоо те. Одоо гурван яриач гэсэн fail ч гэж ер нь л би дотор яаж байгаа байхгүй. Яг тэрэн шиг манай хоёрыг ямар нэгэн зүйл дээр хэр их алдаа гарахаас айдаг бай. Алдаа гарах тэр мэдрэмжийг яг юу гэж боддог вэ? Айгаал ингээл яна алдаа гаргачихгүй юмсан гэж боддөө шүү дээ. Тийм байлгүй хөө. Тэр нэг мэдрэмжийг алдаа гаргаад тэрийг хүн мэдхээс амар хэцүү байдаг. Ааха. Өөрөө бол мэдээж явж байгаа. Алдаа гаргаад ингүүл окей. Тэг хүн ингээ тэрийг олж хараад яхаар биш комент гэх юм бол амар өөртөө нөгөө disappointed болдог гэдэг яг англиар их ярьдаг хүмүүс тэгээд гэдэг юм аа. Англи үг хэрглэж ийн гэдэг. Тэгсэн чинь. Гэхдээ тэр нь disappointed болж ийн гэж юу? Болж ийн басаа. Тэгэл хүн шүүмжлэл хүлээж авдгүй юм шиг санагддаг баг та. Тэгэл амар хилээлэдэг дүнгүүдэндээ л юуч болоогүй юм шиг ингээл. Яа гэхдээ. Тийм тэр гэхдээ гайгүй дээ. Одоо ер нь тэгэл өөрийгөө ер нь хайрлах хэрэгтэй юм билээ шүү дээ. Алдаа гаргаал. Тийм. Алдаа гаргаал тэгэл одоо уусаа алдахгүй гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр тэгэл алдсан бол тэгэл өөрийгөө уучлаад одоо цааш нь явна да. Тийм ер нь өөртөө амар зөөлөн хандах хэрэгтэй. Нэг амар өөрийгөө шүүж мүүгээл. Өөртөө зөөлөн л хандах. За наа чинь жоохон deep гэдэг шүү. Mental health гэж юу гэж бодож байна. Хизээ хаяада хизээ mental breakdown болдог бай. Зээл цаг хараад. Хитгэн цаг юм байна. Энд ирэхийнхээ өмнө саяхан өчигдөр л уйлсан гэж үгээд. Тийм mental health-ийг яг их одоо хэрхэн treat хийх хэрэгтэй бол одоо би даан англиараа хэрхэн одоо тийм авч явах хэрэгтэй болоо өөрийнхөө сэтгэхүйн эрүүл мэндийг. Чод орчлоо толгойдоо. Тийм өөртөө зөөлөн л хандах хэрэгтэй. Ерөөсөө
өөрийгөө ингээл чи ийм байх хэвээр, бусад хүмүүс ийм байхад чи ийм байх хэвээр гэдэг бол амар ялангуяа бидний үеийнхэнд амар их байдаг зүйл одоо нэг сошиал медиагаас болоод хүнтэй нэг амар харьцуулдаг шүү дээ. Тэр амар хортой юм шиг санагддаг. Тэгээ бүх хүн адилхан мундаг байх албагүй. Тэгээ өөрийнхөө төвшөнд гоё байх хэрэгтэй. Тэгээд хүнд нэг хатуу шаардлага ялангуяа одоо Монгол залуучуудад хүмүүс амар Монгол залуучуудад монголчууд өөрсдөө амар хатуу ханддаг юм шиг санагддаг. Айл ингээл багаас нь амар ингээд ажил хийх хэвээр нэг юм амьдралын хариуцлагыг бүр ингээд харбар ажил хийх үү? Тийм хит тулгачдаг юм шиг санагдаад байдаг. Тэгээ ингээд амар хэцүү байд юм шиг санагд. Сүүлийн үеийн юм хум сонсоод хахад тэгээ өөртөө зөөлөн л хандах хэрэгтэй. Өөртөө ч өөр хүмүүс ч зөөлөн л хандах хэрэгтэй юм шиг санагддаг шүү дээ. Тэгээ мэргэжлийн хүмүүстэй ичиж зовлгүй уулзах хэрэгтэй. Терапевт ч юм уу зөвлөгөө уулзах хэрэгтэй. Амар нэмэртэй байдаг. Тий. Та хоёр явж ирсэн үү? Терапевт явж ирсэн үү? За ярихгүйсэн хариулахгүйсэн ч болно. Терапевт гэхэр нүуний хүмүүс нүунийг айгу одоо чи бараг энэ бараг галзуурч одоо ингэж явж байгаа юм байна гэж ойлгох гэдэг шүү дээ. Тэгэхгүй нүунийг яг одоо яг терапевт гэдэг хүн чи яг тусалдаг хүн байхгүй тий. Би яг ингэж толгойн дотроо хин нэгэн тий толгойн дотроо ингэж зөвхөн өөрийнхөө бодлоготой ингэж би бас ингэ хэвээр тэг хэвээр би юм байх хэвээр гэл ингэж бодсон байдаг. Тэгээ тэрнийг яг өөр хүнд ингэж яриад өгөхөөр тэр хүн ингэж тусаж аваад одоо та ингэсэн бэ шүү дээ. Та ийм болохоор ингэсэн байна. Одоо ингээ гэ тэ нэг жоохон тэрнийг тайлбарлаж өгдөг тэ. Тийм тэр хүн ерөөсөө шүүхгүй байгаа шүү дээ чамайг. Яг хамгийн гол зорилго нь тийм шүү дээ. Хүн шүүлэхгүйгээр дотроо хаваалцах юм. Тэгээ яг терапевт гэдэг хүн чинь ер нь айгүй чухал юм байлээ. Яг одоо ирээдүйд бүр чухал болох ах гэж би бодож байна. Одоо бас Монгол манай Улаанбаатарт бас нэлийн дэлгэрсэн юм байлээ. Хүмүүс нэлийн олон сэтгэл зүйн төвүүд байдаг юм байлээ. Тэгээл олон хүүхэдтэй ч юм уу те тэгэл нэг тийм хүмүүс чинь айгүй хэцүү шттэ тэгэл тийм болохоор нэлийн хүмүүс бас очдөг юм байлээ. Тийм би очиж байгаа хүмүүсийг бас мэднэ. Тэгээ тэрнийхээ тухай ингээд дэлгэрэнгүй ингээл Instagram дээр өөрхөн фид дээр ингээд ярьдаг тавьдаг хүмүүс бас зөндөө тэгэл нэгтэг нүуний галзуу л очдөг гэсэн ойлголттой бас байгаад байдаг. Тийм байхгүйгээр яг ингээд үнэхээр проблем байгаад үнэхээр хэцүү байгаад байвал бас хандах нь ер нь бол бас зөв. Тэгээ бүр ингээд depression дээр ингээд хүнд нөхцөлд хүрэхгүй тулд бас уулзах хэрэгтэй юм шиг санагдав. Тэгээс хүмүүс ч ингээд бүр ингээд сэтгэл готралд орсныхаа дараа ханддаг бол миний хувьд бол орохынхаа өмнө сэргийлэх гэж бид нөгөө дархлаагаа дэмждэг шиг сэтгхүүн дархлаагаа бас яг дэмжих хэрэгтэй. Байнга ингээд хүмүүстэй яаж чамайг юу аз жаргалтай болгож чинь. Тэгээ тэрийгээ ингээд бүр сэтгэл готрал болохоос нь өмнө ингээ өөртөө зөөлөн хандаад хүмүүстэй уулзах хэрэгтэй. Тийм өөрийгөө ер нь сайлал дархлаагаа дэмжих хэрэгтэй юм шиг санагдав. Баланс. Баланс гэснээр яг та хоёрын ингээд ажил нэлийн сууж яг ажилдаг гэдгсэн шүү дээ. Тэгээд ингээд байж хат гараад ингээд хөгжлөө найзтай уулзах бол подкаст хийх юм. Яг тиймэрхүү баланс ингээд хайд алдагдах ч юм уу тиймэрхүү байдгүй. Тэр балансыг хэрхэн барьж байна? Карантины үед болж байгаа хэцүү байсан. Карантины үед байсан бүр замаа алдсан. Хизээ басаад байгаа, хизээ унтаад байгаа бөөмэд. Аха. Тэгээ би бол өөрөө яг рутин болгох туртай. За ингээд хагасаа өдөр болгон заавал подкастаа хийн. Тэ яаж ч хиймэргүй байсан, яаж ч гармааргүй байсан хамаагүй гараад хийх ёстой. Нөө хоёлаа болохоор би бинийгаа амар шахдаг. Ганцаар болчих юм бол юу хийхгүй юм билээ дээ. Яг тийм. Синдрэ аливаа явъя хоёлаа подкастаа хий яваа ивэ гэл. Ганцаараа харна нэг угаасаа өнө юу ч ярих юм дээ гэл нэг тиймэрхүү маягтай. Тийм. Тэгээд хийх ёстой. Яг өөртөө хуваар гаргаад за энэ өдөр заавалчгүй би найзтайгаа уулзна. Тэгээд өөрийгөө ингэж шахах хэрэгтэй. Би нөгөө David Dobrik-ийн The Views гэдэг нэг подкастыг амар их сонсдог байхгүй. Цаар мэдгүй. Мэднэ би сонсдог. David Dobrik бол iconic штэ YouTube дээр ч. Тэгээд яг сүүлийн подкастын бизнесээр ёо тэр шинэ setup энэ амар гоё студенттэй гоё зочтой. Тэгэл тэрэн дээр ингээл амар have fun байгаа team podcast сонслоор амар ихчүүж явдаг штэ. Тэгээ одоо бас яг educational podcast байгаа ч гэсэн яг хаяада team podcast сонсох амар гоё. Та хоёрыг ямар хөө podcast сонсох хүсдэг вэ? Би Views-ийг сонсдог бас. Yes. YouTube руу Views-ийг сонсдог. Тэгээд Mark Maron-ы WTF гэх what the гэж ажиллагаа гэж. Оо клипт ч нэ. Тийм тэрийг их сонсдог. Ер нь би жоохон хоб батсан л подкаст
сонсох Би ч дуртай. гэсэн. Би уг ингээл амар хичээх гээл за би станаар архитектурын подкаст сонсно гэхээр уйдаад идэм аа. Жохоо уйдгартай байгаад идэм аа. Зүгээр л гоё марзганаал ингээл хараал хэлээд архитектор ярьчил яах вэ? бас гоё тийм тэрийг бол сонсомоор байгаа байхгүй. Тийм хит ингээ мэрэгжлийн ингээл амар юм яагаад байгаа. Өдөржин ингээл ажиллаа хийж ижсэн дахиад ажил сонсохоор ингээд тэрнээс биш гоё ингээл маазраал яг найзуудынхаа хоорондын юм их хэрдэн штэ тэ Дэвид Добриг. Тэр тиймэрхүү юмнууд амар гоё ш. Тийм л юмсан. Гэтэ би амар их подкаст сонсд юм аа. Юм дандаа хараалтай подкастууд. Дандаа explicit. Sex Death and Money гэх бас их гоё подкаст үүдэг. Зэндэрч. Би нэг подкаст сонсдгүй шүү дээ. Ваа. Надад подкаст сонсож чаддгүй маа нэг. Яг оролдож үзсэн. Тэгээд ер нь бол хайчтай юм лээ би бол. Тэрнээс илүү би бол дуун дээрээ л дуугаал сонсол хийж ийл гоё. Подкаст бол бас нэг тэгсэн мөртлөө өөрөө подкаст хийдэг. Тэгээд жоохон тийм байна. Манайх шиг гоё подкаст байл сонсъё. Тийм гараад харъя гэж. Линк явуулаа. Ави гэстэй дугаараа үлдээж. Кекс подкастыг сонсдог. Кексийг бас сонссон юм. Ер нь яг гоё. Ганц хоёр дугаараас нь ингээд сонсчдаг. Идрэгийн одоо жишээ нь подкастаас яг сэтгэл зүйчтэй дугаар, ээжтэй дугаар нь ч юм уу те. Нэг яг нэг эпизодууд ингээд сонсчдаг. Битгий сонсоос жишээ нь ингээд нэг ганц хоёр дугаарыг ингээд аваа сонсчдаг. Тэрнээс бүр ингээд яг шинэ эпизод гарчдаг ингээд амар тэгж сонсдог. Би нөгөө ганц шүтж явдаг подкаст хэлэх юм марцсан юм шүү дээ. H3 подкаст гэдэг. Яа. Миний бүр яг тийм л подкаст болно гэж мөрөөддөг. Тэр яадаг подкаст би мэдэхгүй. YouTube подкаст байдаг. Бас YouTube дээр дагнаж хийдэг юм хэвээр. Тэгээ бас ховл бацд юм дөө. Ой бацд ингээ. Ой бацд. Хүмүүс нь хоёр хөтлөгч нь амар гоё яахгүй. Тэгээд эхнэр нөхөр хоёр. Тэгээд тэгвэл яг H3 шиг болно гэж бодсон юм шүү дээ. Тэгвэл одоо яг бит хоёр эхнэр нөхөр болох гэж байгаа гэж. Эхнэр нөхөр хоёр. Биш дээ би мэдэн юу лээ. Би яг сонсч байсан баха. Өнөөдөр ингээ гэрлээ. Харин тийм сүлдээ нагаа. Би сонссон байна. Нэг бас амар хараал биш. Та хоёрын подкастаа сонссон билүү? Би амар хэрт юм аа. Миний яг ганц шүтэж сонссон баха. Яа. Одоо тэгвэл яг та хоёр яг подкастаар яг за H3 гэж биш үү? Яг ямархуу юм баримтлаад ч юм уу те яг тиймэрхүү подкаст хийх хүсдэг одоо энгийн рутинээсээ илүү. Видео бүр улам л гоё инээдтэй байламаар байна. Бүр ингээл татаж унаал ингээл бүр дипэрч болохгүй юм подкастн дээр. Дипрэх үе байх нь байгаа. Тэгээ бүр татаж ундаг үе. Подкастн дээр уйлж ирсэн та хоёр. Уйлж синдрэл уйлд юм дөө. Синдрэн ихтэй уйлж байгаа эпизодууд амар сайн явдаг. Тэгэхээр өшөө сайн уйлаад өгөөч. Яа. Ямар юу ярьж байгаад уйлж байгаа? Мэдгүй би одоо уйллаа шүү. 8 дугаар. Өөр дараах нь. Өөр чинь сүүлдээс нэг уйлсан юм аа. Юу лээ? Юу би уйлаагүй шүү дээ. Тэр хэсгийг хасчлаа. Өөрөө хассан байж магадгүй бас. Би хассан байна гэж. Аха. Яа, гэтээ тэгээд ер нь тийм подкастн дээр ер нь байглаараа л байд юм дөө. Тийм. Тэр нь угаасаа чухал шүү дээ. Өөргөө бариад байдаг шүү дээ. Тийм. Тэгэхгүй тэгээд амар формал энэ төр айлах юм. Тийм, ерөөсөө юу ч бэлддэггүй. Script free. Идрэгийн подкастн дээр ороод ирлээ. Яа, тийм чи инээд бүр. Тийм. Чи сайн ойртоо сайн сонсоо. Яа. Одоо саний хаснаас тэг. Хасгүй шууд лавсан. За окей. Окей, юу ярьж авлаа. Нүник ата подкаст нэрээ тийм emotion энтрэ хэр гаргахыг хүсдэг. Ерөөсөө бид хоёр ч надад нэг үйл ажиллаж таны үйл сонсох дутуу байгаа юм шүү дээ. Би номыг чаддаггүй маа. Номыг хизээж уйлдгүй like oh my god. За би англиар ярьж I can't handle it. Мэдгүй харин би уйлж чаддаггүй маа. Би ер нь уйлж байгааг харж байгаагүй. Мохоо өгч байгаа кинолд л уйлдээ. Marley and me. Хажигойд нөрөө. Тийм хажигой шиг. Нохоол хөл уйлна. Хөл Хажиг та нохот үлээ. Нохот авахгүй наа чи. Ганц үлээ. Хэдэн нохот юм? Нэг нохот. За тэр нохооны талаар одоо ярья. Манай нохоо 12 настай. Вау. 12 ч том биз дээ тийм. Тийм ер нь хөгшөрсөн. Чийл амар. Тийм чийл. Гэтээ бас хөрхөн. Одоо жоохон Анко гэж сандраа. Анко гэдэг манай бас нэг танил байдаг гэж. Тэгээд тэрний нэрээр нохоог нэлээд.
Анко гэдэг нэртэй хүмүүс байна уу? Оо яна хин бэ гэж. Чи яага унгаад байгаа юм бэ? Яа. Энэ хоёр хавралтаад байна. Хавтаад байна. За sorry. За хүмүүс үзээ яаж байгаа болоо яаж байгаа. За Гүнийг инеч гэр энийг зогсож чадсан. тэгээ ингээ ойлгоо ингээ. Манай их ч одоо нохоонууд бол яана. Зүгээр л Чи асуу. яг амар ойлгох бах тий. Би яг тэр чи намайг дуудаарай гэж. Би Чармаар. Яа тэгж авир нэг чи. Ти нахаа хүүхдээ таглаад. Моо яар. Муу яра матанда амар модч хэр тэр аягүй хэцүү асуудал бодмааргүй байгаа. Ер нь гэхдээ нэг олон жил үлдээгүй байх тэгэхээр тохоод хижих ер нь энэ л хамгийн хэцүү юм байна. Аха. Өвхөн гэдгийг нь мэдэж л тижих хэрэгтэй юм ааш. яг чамааг баг амьд байхад чамааг амьд байхад өхөн гэж. Тийм тодорхой болохоор тэр нь амар хэцүү. Тэгээд зүгээр яг гүлэг байхаас нь тийжсэн тий. тийм гүлэг байхаас нь тийжсэн. Далматин гэж болготуулсан. Тийм. Яасан гэнэ надад. Тэр нөгөө ясахгүй юу? Гинт гүлэг авъя гэж шийдээд. За. Тэгээ мэдгүй нэг зар марл байсан юм аа нохоо гүлэг зарн марна гэсэн зарлуу. Тэгээ залгсан чинь ямар нохоо юм гэсэн чинь далматин чөлөө нэг үйлдвэрийн нохоо байсан байхгүй юу? Тэгээ амар хямдхан байсан юм. Бараг 20,000 л үү та. Тэгээд амар итгээд өө за авъя гэд аваад тэр нэг гүлэг байхдаа мэддэхгүй яг ямар нохоо гэдэг жижигхэн цагаан нохоо байсан байхгүй юу? Тэгээ том болоод ирсэн чинь нэг л бишээ. Цэг мэг байх хэвчтэй шүү дээ. Цэгтэй угаана. Гэтэ ирлээ юм шиг байгаа юм. Гэтэ ус ургаад далматин чинь үсгүй штэ тий. Тэгсэн чинь нэг юм сонин буржгар ус мөс гарч ирээд амар сонин царай мараа ингээ бүр сонин болоод за энэ яг биш байсан байна хөлтөлчиж гээл. Тэгээ заримдаа манай нохоо гудамжинд явж идэм. Гэр бүлийнх нь тий энэ яг хамаатан байна даа гэж. Бүр яг адилхан царай мараатай. Манай энэ видео багийнхан энийг нах. Баярлаа. Яа. Готч явж идэв. Тэгээд street mix. Гэтэ одоо хэрвээ нохоод хижээвэл би өргөж аваасаа гэж хүмүүсийг оройлмаар байдیں۔ Яа. Өргөж аваарай. Нөө нэг амар олон тийм юм гарцсан байл ч тийм байгуул. Тийм азтай савар, faster тиймэрхүү газруудаас бас би бас одоо ингээм амтангуу байж чадахгүй юм бэлээ. Ингээд өөрийнхөө амьдралынхаа талд нь амтанд хийжсэн болохоор тэгэд муур өргөж авна гэж боддог. Нохоо ихтэй айгүй ажил шүү манайхаа. Хичээ. Муур бол бааш шээсээ харуулахгүй тэгэл. Тийм арай тийм. Синтэгч амтанд тийчих төстэй загс гэж. Наа би бараг тийчихгүй байна. Өөрөө яа гэж. Өөрөө яа гэж хахад өөрхөн тий надаас гарсан бас хид хүмүүс байгаа. Би гэж тэрийгээ бас яа гэж хахад. Тэрээс нь нохоо мөрөх юм бол oh my god. Гэтэ яг хоо тий альбан шахалтаар тийжих хэрэг гарч магадгүй л ах. Тийм. What do you mean альбан шахалт? Яг хоо манай хамаатнууд бас ингээд нохоо мохотол ахгүй. Тэгээд удахгүй бас харж тийм юу хүлээж магадгүй гэсэн. Тэгэхээр бэлтгэлтэй байгаад хэлсэн биз бэлтгэлтэй байгаа. Тэгээд тэр үед нь тэгээд манайхан бас авъя гэх бах. Тэр үед нь тэгээд окей гэл. Тийм. Гэтэ мэдгүй. Тэгээ нэг аав нар бас тийм юм шүү лээ. Аав нар яг ингээд нохоор яат юм аа ингэжсэн яг үндэ аав нар нь ингээд нохоо бүр ингэж мөнгөл тээ. Яг тийм юм шүү лээ. Тийм юм анзаарчихсан надад. Тэгээ нохоо ч өөрөө гэр бүлийнхаа хүмүүстэй бүгднтэй нь өөр харьцдаг. Штэ. Яг одоо shady тийм ялгаж харьцдаг. Танаа нохоо яг эзнээ гэж хэнийг боддог вэ? Яг одоо танаа гişүүдээс намайг гэж найдаж байна. Гэтэ баг нэг л хүнийг эзнээ гэж боддог гэсэн. Тийм үү? Тийм яг хоолын дандаа өгдөг, хамт дандаа гаргадаг яг тэр хүнээ эзнээ гэж боддог гэсэн. Тэгвэл одоо таал байл. Гэтэ манай нохоо өөрийгөө хүн гэж боддог. Тэд нохоогоо нөгөө буруу ихлүүлчихээр өөрийгөө хүн гэж боддог болчдаг гэсэн. Одоо тэгээ та энэ хоолноос идэх үү? Тий. Идэх гэж тайван. Тэгээ нэг яг үйлдэл нь яг нэг тийм байгаад ч. Одоо манай аавтай болохоор өөр харьцна. Өөрийгөө нэг надтай ч цуу гэж бодд юм шиг байна. Надтай яг ингээ өөр харьцна. Тэгээ манай дүүтэй болохоор яг дүүтэйг харьцаж байгаа юм шиг харьцдаг байхгүй. Арай илүү ууралж муурлна. Жохон ингээл тэгээ дэрлэх нь чинь ээжтэй бол ээжээс айдаг. Яа ээж ална. Тийм нэг TikTok байсан шүү дээ. Ингээ хазаач маа гэсэн чинь нэг юм болсон гэсэн. That's what I thought. Нөө гэрт орж ирэнгүүд манай нохоо ингээд ухтаж авдаг байхгүй уцаж муцаал өсөрч мөсрээд. Тэгээ би юусоо сургаж чадаагүй. Тэгээд
юу ээжийг орж ирэхээр шууд ядагчгүй ганцхан. Тэгэхээр айдаг хүнтэй байх ёстой л гэдэм байлээ. Вау. Ээжийн үгэнд л орд юм дөө. Зэвүүн те. За, баазалтанд нэг юм байгаа. Нэг юм уу? За би ядря за. За. Цагаасаар хийж байгаа. Тэгээд одоо за ингээ манай подкастт дээрж одоо оролцсонд баярлаа гэж манай YouTube-ийн зүгээс бэлэг өгч байгаа юм аа. Гоё юм би. За ихтэй би Баярлалаа. номын хэлхийг аваад доторхыг харууллаад тахыг заяа. За. Та миний микрофон ингээ барьж байгаа. За эхлээд ингээд манай Би чичрээд байна. за энэ болохоор ингээд костюм хүдийгаа уншаарай. Вау. Podcast season 3 гинэ. New UTV TV. podcast. Nice. Ингээд ийм. Юм гоё. Хоёрын сайзаар байгаа шүү. За. Окей. За ямар гоё юм бэ. Баярлалаа. Өөр яваад намайг гайхуулж болно. За. Гоё арттай байна. Гой залуу байд юм байлээ гэх. Энэ бол YouTube-ийн стикерүүд байгаа. Notebook бол дэвтэр дээр ч юм уу те. Окей. Энэ амс Аа. YouTube-ийн custom амс байгаа. Энэ бол хамгийн special gift нэ. Энэ бол Unity-ийн Zero SIM гэдэг байхгүй. Энэ ингээд emergency үед ч юм уу ингээд шууд ашиглаж болдог. Тэгээд заавал салбар дээр очиод дугаар сэргийлэхгүй эсвэл уцмацаа алдчихж штэ. Тэгэх юм бол шууд дугаараа ийшээгээ шилжүүлчихдэг гэх юм уу. Ямар ч дугаараар ингээд өөрийгөө ячт юм Сквад шинэ дугаар амаарах юм бол заавал салбар дээр очихгүй шууд энэ сим лугаа оруулчих болно гэсэн интернетээр. Тэгээд энийг ашлаа. Тэгээд бас нэг юм хэлэхэд YouTube-ийн залуусаа болохоор бидний хувьд Tuesday болохоор U day байхгүй. Тэгээд хоёр дахь өдөр болгон дансаа нэг жил эсвэл датагаа зэрлэх юм бол хоёр дахь үржигдэг. Тэгээд тийм урамшуултай тэгээд гадуураас ирээдүйд одоо хамтарч байгууллагуудын хөнгөлтөөс идэх боломжтой шүү. Тэгээд хоёр дахь өдөр манайхаа солируулаарай. За баярлалаа. Ямар гоё юм бэ? Би тэл барьдаг. Энэ нөгөө юу вэ штэ? Комментийн заавар тэгээд you are never offline гэж байгаа. Тэгээд tote bag-ийн хамт бэлгэлж байна. Cute. За баярлалаа. Ямар гоё юм бэ? За манай урилгыг хүлээн авч оролцсон нь хэрэг баярлаа. Гоё ярьлаа. Баярлалаа. Хоёр подкаст анаад ярьсан чи цаанаа ондоо биш артсан бай. За үнэхээр энэ дугаарыг бүтэн дүүслэн үтсэн үзэгч нартаа үнэхээр баярлаа. Тэгээд дүүслэн үзсэн чи одоо бүр ам оролцолтой. За тэгээд YouTube channel-ыг дэмжээрэй, subscribe дараарай. Тэгээд хажуу талын хонхын дарчих юм бол дараагийн дугаараараа та нарт notification очиж шүү. Тэгээд share-лээрэй, comment хийрэй. Бид дугаарыг таглаад гоё Instagram дээрээ mention дээд story дараа. Follow хийгээрэй. Follow Бидний Notes podcast. За. Бидний Notes podcast-ийг бүх платформ дээр сонсоорой. Тэгээд амар хоёр гоё яана шүү. За баярлалаа. Навш штэ. Тийм за манай хоёр 21-т штэ вэ? манай хоёр найзуудыг дагараа. За баярлалаа. За бай. Bye. Ингээл одоо бац. хамгийн урт дугаар нь болно. 69 гэж. 69 минут байлгая алуу. Яг 69 дээр загсаа яа.